Сэтгэлийн дархлаа нэвтрүүлэг. Хөгшин залуу хүүхэд томчууд эрэгтэй эмэгтэй ялгаагүй өдөр бүр цаг минут тутамд сэтгэл зүйн мэдрэмж асуудлуудтай тулгарч байдаг. Гагцхүү түүнийгээ мэдрэх, илэрхийлэх, цэгцлэх арга ухаан чадвар чухал юм. Сэтгэлээ удирдах дадал чадвартай болоход сэтгэлийн дархлаа нэвтрүүлэг танд туслана. За Монгол улсад үүссэн нийгмийн эдийн засгийн нөхцөл байдал, нийгмийн сэтгэл зүй, гэр бүлийн хөгжлийн явцад тулгамдж байгаа олон талт асуудлууд, мөн соёлын галбаалчлал, дэлхийд дахинд явагдаж байгаа энэ даяаршлын нөлөөгөөр Монгол гэр бүлийн бүтэц хэм маяг бол олон хэлбэртэй болсон. Өмнө нь бол нийлмэл болон аав ээж хүүхдүүдээс бүрдсэн дан гэр бүл бол зөнхлөх гэр бүлийн хэм маяг байсан. Гэтэл сүүлийн үед бол энэ хэлбэр хэм маяг бол нэлээд өөрчлөгдөж энэ нийтлэг гэр бүлийн хэлбэр хэм маягийн нийт гэр бүлд эзлэх хувь хэмжээ бол жил ирэх тусам багасж байгаа гэдгийг бол онцлмоор байна. Сүүлийн жилүүдэд гэрлэл цуцлалт нэмэгдэж байгаатай холбоотойгоор өргөдөл голсон эмэгтэйчүүд, өргөдөл голсон аавуудын тоо өсөж байгаа. Монгол улсын төрөөс гэр бүлийн талаар баримтлах бодлого, гэр бүл хүн амын талаар баримталж байгаа халамжийн бодлогод бол өргөдөлгоолсон ээжүүд, эхчүүдийн асуудал бол томоохон байр суурь эзэлдэг. Харин өргөдөлгоолсон аавуудын асуудал бол төдийлөн бодлогод туссан юм зүйл бол бага байдаг. Үүнтэй уялдаатайгаар өнөөдөр Монгол улс хэдэн аауд өргөдөлгоолон хүүхдээ өсгөн хүмүүжүүлж амьдарч байгаа вэ гэдэг нэгдсэн статистик бол байхгүй байна. Мөн өргөдөлгоолсон аавуудын нийгэм, эдийн засаг, сэтгэл зүй, хүүхдээ хөгжүүлж хүмүүжүүлэх тэр үйл явц, гэр бүлийн эдийн засгийн нөхцөл байдлын талаар тухайлсан судалгаа бол өнөөдрийг хүртэл байхгүй байгаа гэдгийг онцлон хэлмээр байна. Өргөдөлгоолсон аавуудын талаар тодорхой судалгаа байхгүй гэж байна. Магадгүй бүртгэгдсэн байгаагаар ер нь хэд орчим аав байдаг бол? Би Монгол улс дахь өргөдөлгоолсон аавуудын тоог статистикийг олох гэж хайгаад бол яг тийм баталгаатай тоо баримтыг бол олж чадсангүй. Зөвхөн бидний төвөр судалгаанд эзлэх хувийг аваад үзэх юм бол 2000 гэр бүл дээр хийсэн төвөр судалгаанд бол 8-9% бол эзэлж явах жишээтэй тийм өндөр хувьтай бол байт юм байна лээ. Тэгээд аауд маань бол өргөдөлгоолж хүүхдээ өсгөхдөө төдийлөн түүнийг ингээд олон нийтэд зарлаад байдаггүй, хилээд байдаггүй. Тэгээд бас нэг тийм нэрлэхүү эр хүний зам байдаг. Тэгээ өөрөө бүгдийг болгочих гээд яваад байдаг. Би хүүхдээ өөрөө ганцаараа өсгөж хүмүүжүүлж байгаа учраас надад ийм тусламж хэрэгтэй байна. Ийм асуудал ихэд тулгарч जैन бид нар ийм байна гэдэг асуудлыг бол нийгэмд огт ярьдаггүй юм байна. Харин эмэгтэйчүүд маань бол энэ асуудлаа нээлттэй ярьдаг учраас тэдний өмнө тулгамдж байгаа асуудал, тэдэнд зориулсан дэмжлэг, халамжийн үйлчилгээ, бусад олон улсын байгууллагуудын төсөл хөтөлбөрүүд бол тэднэрөө чиглэдэм байна гэдэг нь бол харагдаж байдаг. Тэгэхээр өргөдөлгоолсон аавуудыг ярихаас өмнө салалтын асуудал хөндөгдөн. Ер нь салалт эрэгтэйчүүдэд ямар байдлаар нөлөөлдөг вэ? Сэтгэл зүйн онцлог байдалтай холбоотойгоор салалтыг эрчүүд хэрхэн яаж хүлээж авч даван туулдаг вэ? Шүүхийн мэдээллийн статистикаас харахад бол гэрлэл цуцлалтын 80% бол эмэгтэйчүүд санаачилдаг гэсэн ийм статистик байдаг. Энэ маань бол санаачлагч, эмэгтэйчүүд санаачлагч байна гэдэг нь нөгөө талаасаа эрэгтэйчүүд бол буруутан болж үлдчихэж байгаа гэсэн үг шүү дээ. Салалтын дараах сэтгэл зүйн асуудал бол салж байгаа хоёр хүнд бол маш хүнд байдаг. Тэгэхээр салалт бол өөрөө тодорхой үе шаттай явагддаг бөгөөд түүний хосууд даван туулж тодорхой хугацааны дараа бол сэтгэл зүйн хувьд бол хэвийн байдал буюу тасан цогцсон байдалд ордог. Тэгээ эмэгтэйчүүдийн хувьд бол салалтын санаачлагч байгаа тохиолдолд түүнийг гүйцэлдүүлсний дараагаар бол мэдээж харьцангуй сэтгэл зүйн бэлтгэлтэй өөртөө санаачилсан учраас тэгээд өөрөө салалтаар асуудлаа шийдэхийг зорьсон учраас харьцангуй салалтын дараах асуудлыг бол эргээр буюу богино хугацаанд тасан зогсож даван туулах юм чадамжтай байдаг. Эрэгтэйчүүдийн хувьд салтыг санаачлаагүй тэгээ бас буруутан болж үлдэж байгаа учраас илүү практик дээр бол сэтгэл зүйн хямралтай, сэтгэл готролд ордог, ганцаарддаг, итгэл найдваргүй болдог. Би яасан ч яах вэ гэж өөрийгөө золиослдог ч юм уу иймэрхүү алхмуудыг хийж байгаа байдал бол практик дээрээс бол харагддаг. Энэ бол маш өөрөөр тусдаг гэсэн үг. Нөгөө талаас хүүхдээ аваад үлдсэн аавуудын хувьд бол маш хүнд байдалтай байдаг юм билээ практик дээр харж байхад. Олон зүйлийг зэрэг амжуулаад явах тийм чадамж ус эрхтэй хүмүүст их сул байдаг учраас хүүхдийг өсгөх, хүмүүжүүлэх, өрхөө тэжээх, орлогоо бүрдүүлэх гэдэг олон зүйл дээр бол маш их хүч тарамддаг эрхтэй хүмүүс. Гэхдээ
хүүхдээ одоо сайн өсгөө явж байгаа аауд бол илүү их байдаг. Гэхдээ нөгөө байгалийн зөнгөөрөө инстинкт дээр эр хүүстэн ч өөрөө нөгөө өөр хүүхдээ асарч халамжлах, хамгаалах тэр инстинкт сул байдаг учраас маш их бэрхшээлтэй тулгардаг бөгөөд эрчүүдээс илүү их хүч хөдөлмөр шаарддаг учраас эрэгтэйчүүд маань бол маш их бэрхшээлийг одоо яхна даван туулж ийж одоо өрх толгойсон сайн аав бол одоо байж чаддаг. Өрх толгойлж үлдэж байгаа аавуудын шалтгаан нь ямар байдаг вэ? Таны хэлдгээр эмэгтэйчүүдийн талаас салалтыг санаачилж байгаа болон за энэс өөр ямар шалтгаанаар хүүхдээ авч үлдэж байгаа вэ аавууд? Энийг нарийн судлах шаардлагатай. Ер нь өрх толгойлсон аавуудын түрүүн хэлсэнчлэн тэ нийгмийн байдал, өрх гэрийн амжиргаа, орлого, санхүү, хүүхдийн хүмүүжил, сэтгэл зүй, бэлгийн амьдрал тэ ингээд маш олон зүйл дээр нь бол тухайлсан судалгаа бол хийж тэдэнд чиглэсэн үйлчлэгээний тодорхой хэлбэрийг хөгжүүлэх зайлшгүй шаардлага бол өнөөдөр бий болсон. За миний хувьд уулзаж байсан тэ кейсүүд болон тэ одоо өөрийнхөө мэдих кейс дээр ярих юм бол одоо аавуудын хувьд хэд хэдэн шалтгаан байдаг. За нэгдүгüүрт нь бол салалт байгаад гэр бүл салалт. За тэгээ эмэгтэйчүүд бол ингээд шууд хүүхдүүдэд орхиод аавтаа нь орхиод ингээд өөр хүн дагаа явчихсан ийм кейсүүд бол маш их байдаг. Эсвэл ингээд одоо гадагшаага явцсан ч юм уу. Тэгээ энэ нь нөгөө маш удаан хугацааны гэр бүлийн таарамжгүй харилцаа, зөрчил маргаан, гомдол, хүчирхийллээс бас нэг талаасаа болдог. Тэгээ нөгөө аауд олон жилийн хугацаанд нөгөө буруутан тэг байжгаад эргээд нөгөө шийтгэгдэх байдлаар хүүхдүүдтэй үлдсэн тохиолдлууд бас байна. Нөгөө талаас хэд сайн аав байжгаад одоо тий эхнэрээ ингээд тий өөр хүнтэй ингээд одоо хамтран амьдэрсэн ч юм уу холбоотой байгааг мдээгүй байжгаад эхнэрээ ингээд явуулчихсан ийм кейсүүд бол надтай бас нэлээдгүй тохиолдож байсан. Тэгэхээр энэ салалт болон хосуудын хоорондын зөрчил маргаан асуудлаа шийдэж чадахгүй байгаа гэр бүлийн докторгүй амьдрал ерөөсөө өрх толгойлсон аавуудын одоо гол шалтгаан болчиход байна гэж ойлгож болно. Та сая яриан дундаа нэлийн олон удаа эрэгтэйчүүд буруутан болж үлдэх байдал нэлээдгүй байна гэж дурдлаа. Яагаад аауд буруутан болоод байна вэ? За ер нь бол энэ нийгэмдэр нэг нийтлэг ийм асуудал байна. Гэрлэлтийн харилцаанд, нийгмийн харилцаанд нөгөө ерөнхийдөө нөгөө эрэгтэйчүүдээс хүлээх хүлээлт их өндөр. Эрэгтэй хүний одоо тэг гүйцэтгэх үүрэг тэг нийгэмд олон гэр бүлд их байх ёстой гэж хардаг. Тэг эрэгтэй хүнд тавьж байгаа тэр нийгмийн цензур өөрөө маш өндөр байгаад байна. Ингээд нөгөө гэрэлсний дараагаар ч гэсэн эмэгтэйчүүд одоо бүсгүүчүүд маань нөхрөөсөө нөгөө маш их зүйлийг хүлээдэг. Гэтэл өнөөдөр нийгмийн эдийн засгийн энэ хүнд нөхцөл байдалд эрэгтэйчүүд маань тэр нийгмээс тавьж байгаа тэр өндөр шалгуурыг давхад бол маш хүнд байна. Боловсролын ялгаа бол маш их бий болчихсон эрэгтэй эмэгтэйчүүдийн хооронд түүнийг дагаад нийгмийн байр суурийн ялгаа, орлого санхүүгийн ялгаа, чадамжийн ялгаа бий болчихсон байгаа тохиолдолд маш олон эрчүүд бүсгүүчүүд болон нийгмийн тэр өндөр цензурт хүрч чадахгүй байна. Энэ байдлаас болоод эрэгтэйчүүд маань маш их буруутгагдаж байна. Буруутгагдаж байгаа учраас өнөөдөр нөгөө гэрлэлт цуцлалтын санаачлагч нэмэгтэйчүүд байгаад байгаа. 1990 оноос хойш нийгмийн эдийн засгийн шилжилтийн он жилүүд гендрийн одоо асуудлыг үүсгэчихсэн байхгүй юу? Охин хүүхдээ боловсралтай болгоо, охин хүүхдээ сургуультай болгоо, соёлтой болгоё гэд эрэгтэй юм чи энэ яах вэ гэд ингээд эрэгтэйчүүдээ боловсралгүй тэгээ сургууль сурахгүй ингээд аваад үлдчихсэн. Гэхдээ энэ маань нөгөө нэг эр хүүстэн бол угаасаа л хүчтэй хүүстэн гэж үздэг нөгөө эцгийн эрх ёсны үзэл санаа бидэнд байсан. Нөгөө эрчүүдээ доош нь үнэлж байгаадаа биш. Эрэгтэйчүүд бол угаасаа хүчтэй, чадварлаг учраас боловсралтайч боловсралгүйч эрэгтэй нь бол амьдарч чадна гэдэг тэр үзлээр эмэгтэйчүүдээ боловсралтай болгоод эрэгтэй хүүхдүүдэд аваад үлдсэн. Гэтэл нөгөө нийгмийн хөгжил уламжлалт биш байгаа штэ. Хүч чадлаар асуудлыг шийдэх биш те. Боловсрал мэдлэгээр нийгмийн байр суурь орлого шийдвэрлэгддэг ийм нийгмийн тогтолцоо руу орчингууд нөгөө эрэгтэйчүүд маань эмэгтэйчүүдтэй гологдоод эхэлсэн. Нөгөө эмэгтэйчүүд нь эрчүүдтэй өндөр одоо те шаардлага тавиад эхэлсэн. Тэгээ энэ шаардлагад хүрэхгүй байгаа учраас эрэгтэйчүүд маань буруутан болж үлдээд байгаа. Эмэгтэйчүүд цуцлалт одоо гэрлэлт цуцлалтанд гол санаачлагч нь байгаад байгаа. Тэгэхээр бид нараа гэр бүлийн доктортой байдлыг нэмэгдүүлэх, гэр бүлийн сайн сайхан байдлыг хангах, төрөлтийг дэмжих, залуу гэр бүлийг дэмжихийн тулд
энэ Япон солонгосын одоо тий бодлого шиг эрэгтэйчүүдийг илүү дэмжсэн, эрэгтэйчүүдэд чиглэсэн тий бодлого үйлчилгээг нэмэгдүүлж байж энэ тэнцвэрийг бол хангана. Яагад гэвэл бид бол Азийн одоо тий соёл иргэншилтэй ийм улсууд эцгийн эрх ёсны эрэгтэй хүний давуу хүчирхэг байх ёстой гэдэг тэр үзэл санаа бол бидний уламжлалт одоо тий оюун санаанд бол хүчтэй байр сууриа эзэлсэн хэвээр байгаа учраас бид нар эрчүүдэд сул дорой байх нөхцөлийг бол аль болохоор арилгах ёстой гэж бодож байгаа. Сая та бусад улс орнуудын жишгийг ярьж штэ аудад чиглэсэн бодлого хөтөлбөрүүдээс нь дурдж болох уу? Ямар ач холбогдолтой бодлого хэрэгжүүлдэг юм бэ? Манай улсад бас яг өрх толгойлсон аудад чиглэсэн хуулийн, эрх зүйн орчин, заалт тусгагдсан байдал ер нь яг ямар байдаг вэ? Та тоочод хэлэх боломжтой юу? Манай улсын тухайд бол өрх толгойлсон одоо тий ээжүүдэд чиглэгдсэн халамжийн одоо тий хууль бол байна. Тэжээгч алдсны одоо тэд тэтгэмжийг хүүхдүүдэд олгодог. За тэгээ өргөтлгөөсөн ээжүүдэд олгодог ийм халамжийн бодлого бол байна. За харин өргөтлгөөсөн аавуудад одоо чиглэсэн тэдний онцлог тохирсон халамжийн бодлого бол байхгүй байгаа. Энийг бол бид нар анхаарах зайлшгүй шаардлагатай. Одоо Монгол улсын төрөөс гэр бүлийг дэмжих тухай анхдагч хуулийн төсөл явж байгаа. За энэ хуулийн төслүүдээр зорилттой гэр бүлд мөн одоо тий ямар дэмжлэг үйлчилгээ хэрэгтэй вэ гэдэг бас тухайлан хуульчилж байхаа гэсэн юм найдвар бол байна. За бүгд найрамдах Солонгос улсын жишээг аваад үзэх юм бол энд бол эрэгтэйчүүдийн одоо тэг хөдөлмөрийн үнэлэмж, эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн үнэлэмж бол бас тодорхой хэмжээгээр ялгаатай байдаг. За тэгээд эрэгтэйчүүд бол одоо ажил хөдөлмөр нийгэмдээ хийгээд одоо хийх явцдаа өрх гэр бүлийнхаа санхүүг бүрэн одоо тий бүрдүүлэх, хариуцах, эхнэр нь бол одоо хүүхдээ хөгжүүлэх, сургах тэр үйл явцад өөрийгөө зориулах тийм боломжийг бол бодлогоор шийдэд хүрчихсэн байдаг нэгдүгээрт. Хоёрдугаарт нь бол гэр бүл гендерийн тэгш байдлын яамны одоо тий зүгээс бол гэр бүл чиглэсэн олон одоо хөгжлийн үйлчилгээнүүдийг төвүүд дээрээ дамжуулж хүргэж байдаг. Үүн дотор бол нөгөө аавуудын гэр бүлдэх нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, аавуудыг чадваржуулах, аавуудын сэтгэл зүйн эрүүл мэндийг тий одоо дэмжих, аавуудыг илүү хүчтэй хүчирхэг болгох. За цаашлах юм бол нөгөө аав хүүхдээ харилцаа, аавуудын тий одоо гэр бүл их нэртэйгээ тий одоо зөв зохистой харилцаатай байх, тэр одоо чадамж аавуудын одоо санаачлагч, манлайлагч байх тэр чадварыг тий хөгжүүлэх маш олон хөтөлбөр сургалтуудыг бол явуулдаг. Тэгэхээр өнөөдөр ч гэсэн Монгол улсад бол яг энэ аавууд эрэгтэйчүүдэд чиглэсэн бодлого бол зайлшгүй хэрэгтэй байна. За өнөөдөр Монгол улсад нэг ноцтой зүйл байгаа нь эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн дундаж насалт 9.8 жилийн зөрүүтэй байгаа явдал маань бид нар эрэгтэйчүүдэд ямар хүнд нөхцөл байлгаад байгаа юм бэ гэдэг энэ одоо асуудлыг бол энэ тоо баримт бол хэлж өгч байгаа. Тэгэхээр бид нар эрэгтэйчүүдийн амьдралын хэм маяг, дадал зуршлыг эрүүл зөв байлгах тал дээр одоо тэ анхаарах хэрэгтэй байна. Эрүүл мэндийн асуудал, сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудал, дээрэс нь аюул осол аваарт тэ одоо хамгийн хүртдэг учраас хариуцлагатай байх асуудал. За мөн түүнчлэн гэр бүлийн өмнө хүлээх үүрэг хариуцлага, хүүхдийн өмнө хүлээх үүрэг хариуцлага тэ одоо дээшлүүлэх энэ талын дэмжлэг тусалцааг бол хөгжүүлэх шаардлагатай. За нөгөө талаасаа бол бид нар энэ эрэгтэйчүүдэд, эрэгтэй хүүхдэд ханддаг энэ уламжлалт тэг хэвшмэл буруу хандлагуудаа бас өөрчлөх зайлшгүй шаардлагатай байгаа. Эрэгтэй хүүхдэд багаас нь хатуу чанга хандаж хэд үүрэг хариуцлага тэг хүлээлгдэг. Энэ байдал нь эргээд тэднийг шантрах, нөгөө түрүүний миний хэлсэн нийгэм болон гэр бүлийн тэ одоо цензур тэнцэж чадахгүй болохоор өөрийгөө үнэлэмжээ алдаж тэ одоо сэтгэл готролд ордог, өөрийгөө золионд гаргадаг, хинч биш гэж боддог тэ ийм байдал бол байгаа. Тэгээд одоо гэмтэрэг хийж байгаа хоригдлуудын маань хэдэн хувь нь эрэгтэйчүүд байгаа үлээ гэд бид нар бодохоор эрэгтэйчүүд судлалыг хөгжүүлэх, эрэгтэйчүүдийг дэмжих үйлчилгээг хөгжүүлэх ийм одоо зайлшгүй шаардлага бол байна. За эмэгтэйчүүдийн хувьд, их хүний хувьд бол тулгарсан асуудлаа шийдвэрлэх чадамжийн хувьд сэтгэл зүйн хувьд эрэгтэйчүүдээс хамаагүй давуу байдаг учраас тэдний хувьд бол сэтгэлийн тэнхээ бол маш их өндөр байдаг. Та эрэгтэй хүүхдийг өсгөхөд анхаарах хэрэгтэй гэж хэллээ. Тэгэхээр энэ дээр би дэлгэрүүлж асуумаар байна. Эрэгтэй хүүхдээ анхаарч өсгөх гэхээр эрэгтэйг нь илүү үзэх ёстой гэсэн зүйл бас биш байхал та. Ер нь хүүхдийг эрэгтэй эмэгтэй гэж хүүсээр нь ялгалгүйгээр ирээдүйд үн цэнтэй, өөртөө итгэлтэй хүн болгож өсгөхөд анхаарах чухал зүйлсийг та хэлж өгөөч. За ер нь монголчуудын хүнээр хүн хийх ухаан, хүүхэд хүмүүжүүлэх ухаан гэдэг бол орчин үеийн шинжлэх ухааны онол арга зүйтэй яг тохирдог. Монголчуудын хүүхдээ хүмүүжүүлж байсан тэр уламжлалт 3 үн цэнтэй зүйл байжээ.
За нэгдүгüүрт нь бол үлгэрлэхгүй. Ерөөсө томчууд хүүхдээ хэн болгомоор байгаа юуг хийдэггүй те ямар хүн болгомоор байгаа гэдгийг өөрсдийнхөө үйл мөрөөрөө үг хэлээрээ үлгэрлдэг байсан. Тэгэхээр нөгөө үлгэрлэхгүй буюу томчуудын үлгэрлэхгүй өнөөдөр их алдагдаж байна. Бид нар сошиалдоо ч зөв байж чадахгүй байна. Тийм үү? 21-р зууны хүмүүс бол виртуал нийгэм бодит нийгэмд тусламл одоо тэ амьдрэх хүмүүсээ гэдэг. Тэгэхээр бид нар хүүхдүүдтэй зөв үлгэр дуурайл үзүүлэх хэрэгтэй. Уламжлалт үлгэрлэхгүй гэдэг зүйл маш хүчтэй байсан. Хоёрдугаарт нь бол хэм сахих ёс гэж монголчуудад байсан. Энэ бол юм бүхэн хэмжээтэй. Хүний бодол, санаа, үг, хэл, үйл хөдлөл бүгд хэмжээтэй. Хэмжээ гэтэрсэн бүх зүйл одоо яг нь хортой. Тэгэхээр тэр хэм хэмжээг сахих гэдэг хатуу дүрм журмаар хүн юуг хийж болох юм, юуг хийж болохгүй юм бэ гэдгийг багаас нь ингээд зарчим болгоод төлөвшүүлдэг. Тэр нь өөрөө хүнийг хэн байх уу гэдгийнх нь одоо маш чухал үндэс суурь байж. Энэ бол орчин үеийн нөгөө хууль дүрм журмыг дээдлэх үзэл санааны үндэс байгаа гэсэн үг. Гуравдугаарт нь бол монголчуудын хувьд бол эцгийн хүмүүжил байсан. Ерөөсөө эцэг хүн бол тэр гэр бүл тэр хүүхдийн хувьд хамгийн үн хүндтэй зүйл эцгийн үгээр л хүн хүмүүждэг. Тийм учраас эцэг хүний өгн үнэн үйлдэл зөв байсан. Аавтай хүн артаа торго мэт, аавгүй хүн алдуурсан унах мэт гэдэг айхтар үгийг хэлсэн баг. За эцэг хүний хүмүүжил нь зөвхөн өөрийнхөө үр хүүхдийг зөв хүмүүжүүлэхээс гадна тэр удам уг угсааныхаа эв нэгдлийг хангадаг байсан. Тэр уг угсааны эв нэгдэл нь улс үндэстний эв нэгдлийн суур үндэс болдог байсан. Өөрөөр хэлэх юм бол удам угсаагаараа төрөл саднараа эвтэй найртай байхыг тэр овог удмын ирчүүд хариуцдаг байсан. Тэр эв найр нь өөрөө үндэстний эв нэгдлийн суур болсон. Энийг бид нар Монголын нууц товчоноос одоо бэлхэн ойлгож байна. Тэгтэл өнөөдөр нөгөө энэ эвтэй найртай байх, хэм хэмжээтэй байх, биеэр үлгэрлэх гэдэг энэ гурван чухал зүйлээ бол бид алдаад байгаа учраас өнөөдөр нийгмийн сэтгэл зүйч үеийн тогтворгүй бидний амьдралд юу үн цэнтэй юм бэ гэдгийг өнөөдөр мэдэхгүй юм өсвөр үе өсөж штэ. Өв соёл үнд зүйл рүүгээ ямар аимшигтайгаар тэ халдаж байгааг бид нар одоо саяны морд харооныхны мордын жишээнээс одоо харж байна. Бид нар үнд зүйлгүй үндэстэн болчих юм уу? Өв соёлгүй үндэстэн болчих юм уу? Тэгвэл Монгол гэдэг улс энэ дэлхий дээр байхгүй штэ. Ийм учраас бид нар өнөөдөр ээж аауд маань хүүхдээ хүмүүжүүлэхдээ уламжлалынхаа үнд зүйлийг бол зайлшгүй харгалзаж үзэх ёстой. Тэгэд чи Монгол хүн учраас, чи Монгол хүн ирээдүйд болох учраас, чи энэ их орны эзэн учраас гэдэг тэр үзэл санааны суур дэвсгэрээр үр хүүхдээ хүмүүжүүлэх ёстой. Тэгээд дээрэс нь бол ерөөсөө энэ дэлхийн ертөнцийн өөрөө хүнлэг, инэрэнгүү, ёс суртахуунлаг, хүмүүнлэг байх гэдэг энэ зарчим руу явчлаа. Тийм учраас хүнлэг, хүн чанартай хүн байх тал дээр нь бол анхаарах хэрэгтэй байна. Түүнээс биш чи эрэгтэй учраас, чи эмэгтэй учраас гэдэг хүүсийг одоо тэ товойлохоос илүүтэйгээр яг эрэгтэй хүний хувьд ямар үүрэг тэ хүлээж байгаа юм бэ? Эмэгтэй хүний хувьд ямар үүрэг хүлээж байгаа юм бэ гэдгийг л багаас нь их сайн ойлгуулж өгөх нь бол их чухал. Хүссэн ч хүсээгүй ч эрэгтэй эмэгтэй хүмүүсийн өрх гэр бүл бол нийгэмд хүлээх үүрэг одоо ялгаатай байна штэ. Тэгэхээр энэ аль нь энэ үүргээ биелүүлсэн цагт энэ нөгөө арга бэлэг гэдэг юм чинь л одоо эвлэх гээд байгаа байхгүй юу? Гэтэл нөгөө эмэгтэй нь эмэгтэй байж чадахгүй, эрэгтэй нь эрэгтэй байж чадахгүй бол тэр арга бэлэг ч өөрөө эвлж өгч чадахгүй учраас энэ гэр бүлийн задрал гэдэг юм чинь хүчтэй явагдаад байна. Аав хүний үлгэр дуурайлал, аав хүний оролцоо, аавын хайр хүмүүжил донд өсөж байгаа хүүхдийн одоо хандлагын талаар олон судалгаанууд хэлж болох байх л да. Тэгэхээр өрх толгойлсон аауд бол одоо ээжийн орон зайг нөхөх боломжгүй байх. Илүү их хүчин чармаалж шаарддаг гэж та хэлсэн. Тэгэхээр тэр орон зай, хоосон орон зай хүүхдийн хүмүүжилд яаж нөлөөлдөг вэ? За, ер нь өрөөсгөл гэр бүл төсөж байгаа хүүхэд тэ аавгүй юм уу ээжгүй өсөж байгаа хүүхэд бол яг бүтэн одоо тэ гэр бүл төсөж байгаа хүүхдэд сэтгэл зүйн хувьд бол ялгаатай. Ингэхээр магадгүй маш олон хүмүүс эмзэглэж магадгүй. Гэхдээ шинжилгээ ухааны хувьд энэ өөрөө судлагдсан зүйл байхгүй юу? Хүүхэд ээжтэй аавтай амар тайван аз жаргалтай гэр бүл төсөж байгаа бол аюулгүй байгаа, хайрлагдсан, хамгаалагдсан гэдэг мэдрэмжийг авч ирээдүйдээ болон тэ бусдад одоо итгэж найддаг тэр одоо хүч чадал нь бол илүү одоо тэ төлөвшдөг гэсэн үг. Өрөөсгөл гэр бүлд хүүхэд өсөхөд бол аавгүй юм уу ээжгүй байгаа бол
сэтгэл зүйн хувьд нөгөө эмзэг мэдрэмтгий би одоо тий аюулгүй байгаа хайрлагдсан хамгаалагдсан гэдэг тэр мэдрэмжийг бүтэн авч чадаагүй учраас түгшүүрийн мэдрэмж өндөртэй өөрийгөө үнэлэмж болон бусдад итгэж найдах байдал бол бас сул байдгаа гэдэг шинжилгээнд тогтоочихсон. Ийм учраас би юу гэж хэлэх гээд байгаа гэхээр өнөөдөр маш олон гэр бүл салж байна. Олон аав ээжүүд салж байна. Салсны дараа эхнэрт нөхөр олдно, нөхөрт эхнэр олдно. Хүүхдүүдэд аав ээж нь олдохгүй. Тэгэхээр гэрлэлтэд цуцлуулсан ч хамт амьдрахгүй байгаа ч гэсэн тэр хүүхдээс аавыг нь ээжийг нь тий одоо салгахгүй салсан ч нөгөө хүүхдтэй тавих анхаарал халамж харилцаа холбоогоо таслахгүй байвал энэ нь нөгөө хүүхдийн сэтгэл зүй тэр ээж аавынхаа салалтын тэр үеийн хямралыг даван туулах цаашаага нөгөө амьдралын ихтгэл найдварыг олж авах нь бол их чухал байдаг. Тэгээ харамсалтай нь өнөөдөр салалтын дараагаар тийм одоо халуун дотн холбоо харилцааг үүсгэх тийм боломжууд Монгол улсад хязгаарлагдмал одоо тий байна. Маш олон аауд бол хүүхдийнхээ тэтгэмжийг өгдөггүй, ер нь ихэнх нь өгдөггүй. Ийм л одоо нөхцөл байдалтай байгаа учраас хүүхдүүд бол үнд цэнэгүй хаягдсан, гологдсон гэдэг энэ мэдрэмжийг л одоо авч байна. Та бид хоёрын ярилцах цаг дуусч байна. Тэгэхээр сүүлийн асуулт нь дараагийн амьдрал зохиоход эрэгтэй хүнд илүү урт хугацаа ордог гэж сонслоо л доо. Тэгэхээр энэ тал дээр даван туулах байдал, тулгамдж байгаа асуудлаа ер нь хэрхэн зөв арга замаар шийдвэрлэх тал дээр судлаач хүний зөвлөгөөх та өгөөч. За гэрлэлт цуцлалт нэмэгдэхийн хэрээр дахин гэрлэлт нэмэгдэж байгаа. За дахин гэрлэлт гэдэг бол өмнө нь гэр бүлтэй байж байгаа салсан эсвэл билүүсэрсэн хүүхэдтэй ийм хосуудын хувьд дахин гэр бүлийн амьдрал зохиохыг бол хэлдэг. За тэгээ дахин гэрлсэн гэр бүлийн харилцаанд бол хэд хэдэн онцлог байна. За нэгдүгüүрт нь бол мэдээж одоогийн амьдралаа өмнөх амьдралаас илүү сайжруулахыг хүссэн тийм илүү хичээл зүтгэл хүчин чармаалт хүлээлт байдаг. Хоёрдугаарт нь бол нөгөө байнгын өмнөх амьдралтайгаа тий харьцуулдаг юм тохиолдол байгаа. За гурав дахь тохиолдол бол нөгөө өөрийнхөө хийсэн сонголтыг өмнөхөөсөө дээр дөрсөн үү үгүй юу гэдэг тэр байнгын эргэлзээ төгшүүр байдаг учраас нөгөө тасан зохицох явц бол нэлээ удаан одоо тий байдаг гэж ингэж бол шинжилгээ үздэг байгаа. За салалтын дараагаар хинэн одоо маш богино хугацаанд те дараагийн амьдралаа зохиодог вэ гэдэг бол харилцан ялгаатай байдаг. Гэхдээ бол эмэгтэйчүүд бол хамгийн түрүүнд те одоо эхний алхмыг бол хийдэг. Энэ нь нөгөө шинэ нөхцөлд тасан зохицох чадвар өндөртэй байдаг. Нэг харилцаанаас нөгөө харилцаа руу шилжих одоо те шилжилт бол эмэгтэйчүүдийн сэтгэл зүйн онцлогтой холбоотойгоор илүү хурдан байдагтай бол холбоотой. За өнөөдөр Монгол улсад гэр бүлийн олон хэлбэр хэм маяг нэгэнт бий болсон. Тулгамдж байгаа бэрхшээлүүд харилцан адилгүй байна. Гэр бүлийн одоо тэг хэлбэр хэм маяг бүрээр наривчлсан судалгаа хийж хөгжил дэмжлэгийн хэрэгцээг нь тодорхойлж түүнд нь тохирсон үйлчлэгийг бол бий болгох хэрэгтэй. Ийм шинжилгээ ухаанд суурилсан үйлчлэгийн өнөөдөр байхгүй байгаа учраас тэд маань тулгамдсан асуудлаа шийдвэрлэхийн тулд одоо яах нь буруу арга замыг хэрэглээд энэ нь асуудлыг шийдэх шулам хөндрүүлээд байна. За эрчүүдийн хувьд бол одоо асуудлаа шийдэх арга нь бол арх болчиход байна. Тийм учраас бол би юу гэж хэлэх гэж байна гэхээр тухайлсан хөгжлийн үйлчлэгийг бий болгох шаардлагатай. Сэтгэл зүйн үйлчлэгийг бол хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна л гэж хэлдэг. Урилгыг маань хүлээн авч тэр бүр хөндөгдөөд ярилцаад байдаггүй сэдв болох өрх толгойлсон аудын сэтгэл зүй болон нийгэмд одоо тулгардаг асуудлуудын талаар улс ортой мэдээлэл, ойлголт, мэдлэгийг олгосон танд маш их баярлалаа. За баярлалаа.